Бэлгийн тооллын өвлийн тэргуун сарын шинийн нэгэнд их эзэн Чингис хааны мэнгсэн Монгол бахархлын өдөр болсон. Энэ өдөр цагдаагийн байгууллагын хувьд бахархал дүүрэн өдөр болж өнгөрлөө. Мөнгөн мөрдөснүүдийн ариун эгнэнээс олон гаруун алдарт суудсан гавьяатнууд, алдартан авиаснууд түрэн гарсан билээ. Энэ өдрийн тохиолдол нь жил бүр улс их орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг баттган бэхжүүлэх төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийд дахинд сурталчлан таниулах улсад үнэтэй хувь нэмрээ оруулж төр нийгэм үндэсний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил Чингис хаан одонг Монгол улсын гавьяа жүжигчин цагдаагийн анхмад Дойрын дулаач Ариун Баатар хүрсэн юм. Энэхүү бахархалтай сайхан үйл явдлыг тохиолдуулан цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Чингис, тэргүүн дэд дарга цагдаагийн хурандаа Батбаатар, цагдаагийн ерөнхий газрын дэд дарга цагдаагийн хурандаа Лувсан дорж тэргүүтэй зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, сүлд чуулгын уран бүтээлчид, цагдаагийн байгууллагын зарим удирдгууд аль багш нар хүндэтгэл үзүүлсэн юм а. Эцэг Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, энэ сайхан Монгол түмний бахархлын өдөр, ийхүү нэр хүндтэй шагналаар шагнагдаж цаашдын ажил амьдралдаа маш том даалгавар авсандаа нөгөө төгөр маш их төгшөөртэй, нөгөө төгөр бас маш их баяртай байна. Бас яг юу гэж хэлэхээ бол маш сайн эвлүүлж хэлж бол мэдэхгүй байна. Баярлалаа. Цагдаагийн хамт би Нодны Чайковский уралдаанд төрүүлж миний 2009 оноос хойш зүтгэсэн цагдаагийн хамт олон цагдаагийн ерөнхий газрын дарга болон түүний зөвлөл намайг урамшуулж Ахмад цулаар шагнасан байгаа. За сүлд чуулгад анх 2009 онд Гаваас руу хурандаа маань би шалгалт өгч сүлд чуулгатаа орсон байгаа. Тэгээ энэ сайхан хамт олонны дэмжлэг, энэ сайхан хамт олоныг хүн бол хамгийн анхны амьдралын гараа зөв эхлүүл бас их уран бүтээлийн зөв, амьдралын зөв ингэж явдаг юм болов уу гэж боддог. Хамт олондоо энэ ташрамд маш их баярлалаа. Бас тэр дундаас л ургасан нэг мөчрөн гэж боддог өөрийгөө.